Монголын мянганы сорилтын сангийн усны салбарын доктортой байдлыг хангах төслийг ахлах мэргэжилтэн цогц сайхны уян байна. Миний өдөр тутмын ажил бол ерөнхийдөө энэ хоёр дэлгэцний өмнө өрнөдөг. Бас нэлээд уулзалтууд, воркшопууд хэлцүүлгээд эсвэл хийдэг тийм ингээд тэр хоёрын хооронд л явдаг. Өглөө ирэл компьютераа асаагаал, мэйлээ шалгаал. Тэгээд дараа нь ажлынхаа одоо хийх ажлын жагсаалтыг гаргадаг. Тухайлбал одоо ингээд би энэ ийм байдлаар ерөөдөө жагсаалтыг гаргадаг. Энэ дандаа хаягдл цааснуудыг би нөгөө талын ингээд дундуур нь хуваагаад хаягдл цаас болгоод тэгэл ингээд дээр нь өдрийнхөө хийх юмнуудыг бичээл тэгээд дээр орой болохоор ингээд дараад хийсэн юмнуудаа дараад тэгээд ерөөдөө тэгэж ажилдаг бас юм бичиж төлөвлөж ажиллах дуртай, гараараа бичих дуртай. За яг өнөөдрийн хувьд болохоор үдээс өмнө зөвлөлдөх уулзтайгаа бид энэ уулзалтыг үндэсний статистикийн ороотой хамтраад хэрэгжүүлнэ. Тэр нь болохоор ус судалтай авах чадрын судалгаа, түүнээс гарсан үр дүнг танилцуулаад тэн дээр юу ямар бодлогын шийдэл байгаа вэ гэдэг тал дээр бас олон талд уулзалт хийж байгаа. Мянганы сорилтын сангаас үндэсний статистикийн ороотой хамтраад бид нар ус судалтай авах чадрын судалгааны асуудлуудыг ярилцах, түүнийг шийдвэрлэх арга замын талаар бид нар өнөөдөр зөвлөлдөх уулзалт ингээд хийж байна. Зөвлөлдөх уулзалтанд одоо гэр бүл нийгэм хамгааллын яам, усныг цоцуулах хороо, за ус уу, энэ салбарын одоо бүхэл шийдвэр гаргах төвшний байгууллагууд бол ирэлж оролцлоо. Энэ зөвлөлдөх уулзалт маань одоо гол зорилго нь Улаанбаатар хотын өрхөд ус судалтай авахад яг ямар санхүүгийн хүндрэл учрах уу? Энэ хүндрэлийг бид нар хэрхэн даван туулах уу? Ямар талуудын оролцоо үнд хэрэгтэй вэ талаар ингээд зөвлөлдлөө. Ус бол тэ хүний анхдагч хэрэгцээ. Ус бол хүний эрх. Тэгэхээр та нар усаа авч чадахгүй бол одоо юу гэдэг та нарын л асуудал гэдэг энийг бол орхиж болохгүй. Тэгэхээр ялангуяа мянганы сорилтын сан корпорац бол тэ ингээд хөрөнгө оруулалт хийхээрээ заавал энэ гэр хорооллын айл, орон сууцны айлдтай бид нар энгийн иргэдэд яг ямар өдөр тутамдаа ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгийг зайлшгүй одоо ингээд өмнө нь ингээд судалсан байх хэрэгтэй. Хэрвээ сөрөг нөлөө үзүүлэх юм бол энийг шийдвэрлэхэд ийм шийдэлтэй байх хэрэгтэй л гэдэг ийм тухай ярьж байгаа. Би энэ санд ажиллаад 3 дахь жилдээ орж байна. 3 дахь жилээ өнгөрж байна. Надад би өмнө нь олон төрлийн олон улсын төсөл хөтөлбөрүүдээр юу н ажиллаж байсан. Тэгээд надад энэ төсөлийн гол концепт нь бол шал өөр санагддаг. Нэлээд твшилттэй, нэлээд хяналтыг бол сайн хангасан, тэгсэн мөртлөө харилцан уялдаатай шийдвэрүүдийг гаргадаг. Манай баг одоо нийтдээ манай хамт олон бол бүгдээрээ ингээд өөрсдийнхээ ажлыг 100% тултал нь хийхэд бүх одоо саад бэрхшээлийг байхгүй болгож ажиллаа хийхэд ингээд зориулсан ийм дүрм журм үйлчилдэг. За тэгээ ер нь бол товчхондоо хэлэхэд яг л нэг швейцар цагны механизм шиг л ажилдаг. Би нэгээ дэмжин, би нэгээ нөхөн туслана. Тэгээ нийтдээ бүгдээрээ 5 жилийн дотор яг л нэг зорилгын дагуу одоо урагшаа алхаж байгаа баг. Манай санг бол ер нь бол 3 төсөлд хуваадаг. Тэгээ эхний 2 төсөл нь дэд бүтцийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2 том үйлдвэр барьж гин, ус дамжуулах хоолой барьж гин. Ингээд хатуу дэд бүтцийг хөгжүүлж байгаа л миний ажилдаг 3 дугаар төсөл нь илүү зөөлөн дэд бүтц. Энэ тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо усны салбарын байгууллагуудын хангагч байгууллагуудын чадварыг бэхжүүлэх ингээд ирээдүйдээ тэд нар санхүүгийн доктортой байдлаа хангах. За тэгээд өөр ямар нийгмийн асуудлыг энэ усны салбарт одоо харгалзаж үзэх ёстой бүгдийг нь харгалзажсан ийм бодлогын шинжилгээний шин чанартай ажил хийдэг. Усны салбарын доктортой байдлыг хангах төсөл маань эцсийн дүндээ бол бид нар хаана хүрэх вэ гэхээр усны салбарын хангагч байгууллагууд маань өртгөө нөхсөн ийм үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн доктортой байдлыг хангасан. За тэгээд Улаанбаатарын иргэдийн багварлагатай иргэдийн ялангуяа тэдний одоо
хэрэгцээ шаардлага нь нийцсэн ийм усны тарифын тогтолцоотой ийм л системийг бид нар бүртгүүлэхийг зорж байгаа. Тэгэхээр манай багийн одоо хийж байгаа ажил бол ер нь бол бараг гарт барагдахгүй, нүдэнд үзэгдэхгүй гэж хэлж болно. Гэхдээ урт хугацаанд үр нөлөөгөө өгөх ийм чухал ажил гэж би боддог. Миний ажлын нэг өдөртөө танилцсанд баярлалаа. Бидний ус бидний ирээд. Ус амьдралыг тэтгэж итгэл нөхөрлөлийг баттгах.